За 2-ын 3 дугаар бодлого тий. За уут нь 6 улаан 4 цагаан бөмбөг байжээ гэж. За уутнаас за 1-р хэсгээр уутнаас 2 ширхэг бөмбөг таамгаар авахд хоёулаа улаан байх магадлал бол. За P2 ширхэг бөмбөг авахд хоёулаа улаан байх магадлал бол. За нийт 10 бөмбөг байгаа. Тэгээ энд бол нийт уутны дотор 10 бөмбөг байгаа. Тэгэхээр C10 бөмбөгнөөс 2-ыг авах. Бүх боломжийн тоо бол энэ байна. За түүнээс яах вэ гэхээр авсан 2 бөмбөг нь хоёулаа яах вэ? Улаан гарч ирэх ёстой учраас 6 ширхэг улаан бөмбөгнөөс 2-ыг авах. C6-аас 2-ыг авах. Энэ тооцоог хийн гэсэн үг. Тэгэхээр яах вэ? 10-аас 2 гэдэг чинь 9 10 45 6-аас 2 гэдэг чинь 6 5 30 15 болно. За энэ хоёрыг ингээ хураачих юм бол 3-1 гэсэн магадлал гарах юм байна. За тэгэхээр 6 улаан 4 цагаан бөмбөгнөөс таамгаар 2 бөмбөг авахд хоёулаа улаан байх магадлал 3-1 гарч байгаа юм байна. За 2 дугаар хэсэг рүү оръё. Уутнаас таамгаар авсан 1 бөмбөг улаан байх үед 1 бөмбөг улаан байх үед 10 оноо. Улаан бөмбөг гарч ирвэл 10 оноо, цагаан бөмбөг гарч ирвэл 100 оноо авдаг гэж үзье. Тэгэх юм бол онооны математик дундчийг олъё. За тэгэхээр улаан бөмбөг гарч ирвэл 10 оноо авна. Тэ. За 10 оноо авах магадлал юу вэ гэхээр уутнаас 1 бөмбөг авна ш. Тэгэхээр чи яах вэ? 10 бөмбөгний 6 нь улаан штэ. 6 нь улаан. Тэгэхээр 6 улаан бөмбөг гарч ирэхэд 10 оноо авна. Нэмэх нь 100 оноо авна. Ямар тохиолдолд 100 оноо авах вэ гэхээр 10 бөмбөгнөөс 4 цагааны аль нэг гарч ирэх. Энэ тохиолдолд 100 оноо авна. За энэ хоёр хураана. Энэ гэхдээ 10 бөмбөг штэ. 10 бөмбөгний 4 цагаан. За тэгэхээр энэ хоёр тураадлаа. Энд 10 үлдэн 40. Энэ 6 юм чинь 6 дээр нэмэх нь 40 буюу тэнцүү. За тэнцүү 46 гэдэг бол онооны математик дундч юм байна. За ингээд ерөнхийдөө бодлого дууслаа. За энд бол ийм юм байна. A B бүлэх хэрэгтэй юм байна. Энэ дээр болохоор яах вэ гэхээр CD бүлэх хэрэгтэй юм байна. За ингээд 2-ын 3 дугаар бодлогонд A1 B3 C4 D6 гэж бүглэгдэх юм байна.